Монголд анх удаа албан ёсны хамтран ажиллагааны хүрээнд ТВ-с телевиз Монгол Эдмийн нэвтрүүлгийг зохион байгуулан үзэгч та бүхэндээ хүргэж байгаа байлаа. Нэвтрүүлэгт хандсан бүсгүйчүүдийн маань хүсэл мөрөөдөл гайхамшигыг дагуулсан анхны алхам бидний бэлтгэн хүргэж байгаа энэ хүү нэвтрүүлэг маань байгаасаа гэсэн хүсэл зорилгыг өөрчлөн үзэгч та бүхэндээ тэднийхээ хүсэл мөрөөдөл тэдэнд тулгарч байгаа зовлон жаргалыг хамтдаа хуваалцаж байгаа байлаа. Ингээд нэвтрүүлэгт хандсан бүсгүйчүүдийн маань хүсэлтүүд үргэлжилсээр Монгол Эдмийн нэвтрүүлгийн маань 4-р дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Хүлээн аваа үзнэ. Азийн орнуудын төдийг Европын орнуудад ч мөн ярианы сэдв болоод байгаа өмнө Солонгосын алдарт киноодууд Эдмийн үр дүнд гайхамшигт өөрчлөлтийг мэдэрч дахин төрсөн бүсгүйчүүд. Монгол Эдмийн нэвтрүүлгийн дараагийн оролцогчийн хүсэлтийг хүргүүлэхийн өмнө бүсгүй хүн бүрийн адилхан болохыг хүссэн мөрөөддөг алдар жүжигчдийг дурдсны учир нь тэрээр энэ л байгаа төрхөөр эдгээр жүжигчдийн хэн нэгэнтэй адилхан гэмээр. Тэхээс зургуулаа. Тэгээд тэхээс төрхтэй болохоор харуултал гэж ярьд юм билээ. Харуулттай төрсөн. Тэгээд тэрнээсээ болоод үеийн хүүхдүүдээс ичдэг ч юм уу. Аав маань өнгөрөөд удаагүй байгаа. Гэнт зүрхэн удаа харавцсан л гэдэг юм шүү дээ. Зүгээр бүх үдээ сууж байгаа л хошоос аваад зүгээр зүгээр. Тэгэл гэнт харавцсан л гэдэг юм шүү дээ. Өчнөө ямар зовир байгаа гэж манай нэвтрүүлэгт хандсан билээ бид нарт. Хөх маань л илүү өвдөд идэв. Гаднаасаа харагдах байдал нь бүрэг ичимхийч гэлээ угийн ихэмсэг гэмээр үйл хөдлөл, уян зөөлөн сэтгэлтэй Монгол Эдмийн нэвтрүүлгийн оролцогч 26 настай Эрдэнэтуяа. Монгол Эдмийн болох хүсэлтэйгээр бидэнд хандсан тэрээр төрөлхийн нүүрэндээ саажилттай төржээ. Эхлээд өөхөн бөмбөлөг гэсэн юм байна. Өөхөн бөмбөлөг ингээд гордоо дуудчихаар ингээд үүсчтэй өөхөн бөмбөлөг гэсэн. Ингээл амар халуу төнөөл тэгэл хаяа бүр ингээд томорчтой. Томроо тэгээ хатгуул чис хийж хатгуулж өгдөг. Ер нь нэлээд удаан тэгж явсандаа юм болцсон ч юм уу. Ер нь би л гэрийнхнийгааг зовоодаг л доо. Байнгын ер нь нэмлэхээр тэгдэг ингэдэг тийм болохоор ээжийг нэг зовоог өсөөгүй. Тэр хавтар судлын юмшир амар хүн зурталтай загиндаг байхгүй. Амар надаа ингээд зовирлаад байгаа болохоор би илдэг байхгүй. Энд чинь ингээд өвдөөд тийш тэгээ одоо ингээд өвдөөд байгаад гэх юм. Тэгэхээр чи тэр өхөө авах гээд байгаа юм. Скол авахгүй юу? Гэл загиндаг байхгүй юу? Тэгэл очих болгон зураг авах гэл дээшээ гаргуулаад зураг ав. Тэгэл за ажиглаа ээжигээл явуулж. Хөгч угаас эмзэг гэдэм байлээ л те. Ямар ч тандаа цогход зүгээр нэг ч хөдөөнөөс нэг ч тэгж байгаа байхгүй. Хүлдүү мах авч жагаад цогцсон гинэ өхрөөгөө. Тэгсэн чинь тэр нь хавдар болцсон. Нэгийг чинь зүгээр болохоор сакс тоглож байгаад өхрөөгөө цохиулсан гинэ. Тэгсэн чинь хавдар болцсон. Угаас уг тийм эмзэг байт юм бэл. За миний хүндрээ тийм болчихоо дээ гэд тэр ихчлүүд нь бодогддог. Эмхтэн чүхээ авахулж одоо юу болох вэ? Тэгээд ажиллаа ихэд бас аюу хэцүү байсан л да. Би өөр ажиллах амар дуртай. Манай хамт олон бол айгүй гоё. Тэгээд тэр ажилдаа угаасаа олон жил ажилласан болохоор ер нь тэрүүгээрээ би үнэмлэх авсан. Чи ер нь ихэр мөрөөдөх ч юм уу бодох дуртай. Питер Ледминийг их үзтээ. Тэгэл өдөр болгон бараг л бүгднгийн эзэн. Тэгэл тэрийг харж тэрийг үзэж байгаа л би ингээд ингэж явчих юм бол гоё болоод ирчих юм бол гадуур гарч тэгээ дараа нь би ажил тэгээ сурмаар би хүний үдээс харж инээж чаддаг. Чи ямар сони ингээл нам тэгдэг ер нь хүмүүс би инээхээр угаасаа амар мэддэгддэг байхгүй. Багтаа бол яг мэддэг л байсан баг. Бүр жоохон багтаа инээгээл явж л байсан баг. Ухаан орсноос хойш бол ер нь инээж байгаагүй. Зураг авах амар дурггүй би. Өөрийгөө голдог ч юм уу яадаг ч зураг мураг авах амар дурггүй. Тэгээ нэг хаяа дарсан зургуудаа харахаар нүд хүмсэг шал өөр харагдаад. Анх дөнгөж харсан хүмүүс тэгдэв. Чи ямар нүүрний хууралгүй яасан инээж ханаас наанцаа гэж хүнтэй ярьдаггүй. Хүний нүүр яагаад харж чаддгүй юм лээ. Гэрийнхнаасаа өөр хүнтэй нэг тэгж яриад байдгүй би. Ядарч л болтго юм шиг үлээ. Би өөрөө тэгж ойлгосон. Ядархаар л тэгдэм шиг үлээ. Бүр өндөрчтэй юм ядархаараа л бүр илүү. Одоо ерөөсө хүчээр нүдэ аниж гэсэн нүд нь анигддгүү те. Огт анигддгүү. Ерөөсөө л яг л нэгэн хэв. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Эхлээд эргүүлээд
Тэгээд далаагаад миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Тэгэл зарим зарим хүмүүс бас тэгдэж нэрэ. Миний зүгээр талын нүд нь анивчаад нөгөө нүд нь гүйцтэй анивчихгүй. Чи яагаад над руу ирмээд идэв гэдэг тий. Би өөрөө болохоор мэдэхгүй. Би чам руу ирмээгүй шүү дээ. Чи над руу яагаад ирмээд байгаа гэдэгдэг байхгүй. Тэгээ нэг тал нь ланаад нэг тал нь анихгүй болохоор би ирэмж байгаа гэдэгтэй юм шиг л. Яасан нэг унтаг байгаа мó? Үгүй яг. Яасан би нүдэд байгаа юм шиг зү. Зүгээрээ яжгүй. Хүчтэй өвдөд байгаа юм байна л да. Үгүй яг. Тэгэл унтчихдаггүй байхгүй. Нүг нь ноход юм bijсэн. Өглөө эмч цаач үзүүлэх юм уу? Тэгэл орой ингээд зургт үзэл ингээд нэг 2 цаг ч юм уу нэг цаг гарна ч юм ингээд нам унтчихна бүрст. Ухаалцсан яасна мэдгүй нам унтчихна. Тэгээд шүн ингээд 3 4 гэл ингээд сэрчнэ. Тэгэл надад бодогдохгүй юм байдгүй л дээрээсээ. Тэгэл одоо яаж л энэ хүүхдийг нэг гэрүү царвалаас энэ маань одоо ингээд одоо харгүй авдартай байгаа юм чинь ингээд нэг ингэчлүү чадахгүйсаад хортаа болчиход ингээд амнаас наацсан болчихвол яана гэл би дотроо аймаг шаналдаг. Яг ингээд шүн сэрчгээд тэгээд хамгийн түрүүнд тэр л бодогддаг надад. Өөр би бодоод их надад юу аах вэ? Хаяа бол тэгэж боддог. Яагаад ингэж төрсэн юм болоо? Бүгд зүгээр ах чинь би ганцаархна яагаад ингэж төрсэн юм бэ? Тэгэхээр миний охин чинь зүгээр штэ яац юм бэ? Зүгээр ш тухайн санаа зүгээр тэрнээс амар л хүүхдүүд байд штэ. Миний охин раацтай гээл намууд их тайвшралдаг. Урд нь нэг хүн дээдсээ авч байгаа харсан юм байна л да. Айгуу угаас амар зовоож ордог хгүй угаасаа зүгээр байж байгаа дээдс нь сүнсэн би энэ гарч дээдс нь орж ирдэггүй байхгүй. Нилээн зовоод байхгүй би ч гэсэн зовж байгаасан. Тэгээд аав тэгдэгээс байхгүй. Яах юм бэ миний охин өөргөө тэр ч амар хэцүү байд юм билээ миний охин авч чадахгүй байгаа айгуу хэцүү байд юм билээ. Миний охин хэрэггүй тэгэж өөрийгөө зовоож хэрэггүй гэдэгс. Тэгэл аавгаа өнгөрөөл зориусоо л авах хэрэгтэй юм байна. Гэ тэгээ зориглож авсан. Тахилтаа мөрөгдөг байхгүй би гуйгаал намайг ингээд тэнцүүлээд өгөөч яа мөргөж гойдаг. Тэрний нэг юу байна уу? Би байна л гэж боддог. Ягаад гэвэл тэнд бас янз янзын юм ер нь л хэцүү янз янзын хүмүүс байгаа шүү. Тэр олон хүнээс би багтчихин гэдэг чинь би бараг л өөдөө баярлсан. Хувийн дотор юу гэж боддог чинь? Ичих ч юм уу, санаа зовх ч юм уу? Санаа зовх юм байж л л та ялангуяа телевизээр гарна гэдэг. Лед минь шалгараад явал хамгийн түрүүнд юу их вэ? Гэр бүлээр гоё гадуур гарна да. Ээжигээ дагуулад би өрөөсөө гарч чаддаг хүнээ санаа зовол хүнийг найз нөхдөж байхгүй надад гарахгүй юм ч ямар ч найз нөхөө. Тэгтээ чи хөөрхөл юм биш үү? Би төсөөлж тэрлээд минь тэр би явчих юм бол бүр илүү л гоёлох гэж боддоо шүү дээ. Тийм. Чи ийм хөрх юм чи бүр илүү гоё болох. Боддог болохоор би амар гоё бодож муудаа бүр гоё болох гэж боддог. Тэгээ цаашдаа би мэдээж одоо тэгээ хүнтэй суухлах, хүнтэй сууж хүүхд гэр бүлтэй болохыг хүсэж байгаа. Тэгээд цаашдаа ер нь яаж амьдрах бол гэдгээ л би боддог.
Хүний өмнөөс амьдраагүй болохоор миний өвчин шанал бусдад ямар ч хамаагүй шүү дээ гэсэн шийдэмгийн ухаалаг яриатай энэ бүсгүй надаас болоод миний игч ах дүүнэр минь битгий зовоосаа гэсэн түүний хүсэлт. Манай гэр бүлийн ч гэсэн одоо ч гэсэн ер нь харж үздэг ч гэсэн одоо тэгэл мэдээж өөр гэсэн амьдралтай өөр хөвгттэй нөхөр хөвгттэй амьдралтай болсон хүмүүс тэгэл байнгын намайг хараад байнгын тэгээд байна гэж байгаа байхгүй шүү дээ. Өөрийн тааваараа гоё бүтэн нойртой сайхан унтахыг хүсдэг. Өөр хөвгттэй хайн ижилтэй цаашдаа гоё амьдрахыг хүсэж байна. Чи өөрөө яг ямар зантай хүн гэж боддог вэ? Нээлттэй юу? Нээлттэй биш ээ. Тэр намайг ингэж энэ намайг ингэж гэтгээ дотроо л хамаагүй маатгалцдаг. Гэтэ ээжигээ ч гэсэн өөлүүлчихсэн одоо байгаа. Би ээж хоёртай гомдоод би яагаад ийм юм бэ гэд. Нээж намайг тэрвэрлүүлэл энэ охин зүгээр шүү дээ яаж чадгаа. Бүх юм чинь бүрэн бүтэн байна. Гэлтэй. Аав нь өнгөрцөн болохоор аав нь надад амар сайн. Ажлаас орж ирэхээр л энэ охин даарсан байна гэд гизэн тэрвэл өглөө өвөл харахгүй байдсан шүү дээ. Автобусны буудалд намайг суулгаж өгөөл үнсэл суулгана. Орой ажлаа тараад ирэхэд автобусны буудал дээр зогсчих. Өвөл цонгүй үргэлж. Одоо тэгэл аав өнгөрөөдгцэн болохоор намайг бүгд өөр гэсэн ажилтаа хүмүүс л намайг хаяа ороод ирээд ирэхэд байхгүй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би оволсон. Халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн. Аавтай болохоор амьд явж чаддаг аа. Би унтаж чаддаггүй. Шүн олгон зүудлээл өөлжсэрэл амар хэцүүс. Дандаа гарч байлаа. Яах гэж тэгвдэг амар харамсдаг одоо л ээжигээ тэхгүй юмсан. Одоо хэр одоо гэж тэ аав нь гэдгээс би бусд нь яах вэ? Охиныгоо гайгүй хүнтэй суулгаад хүүхдийг хараад хашаандаа тустай гаргана гэдэг байсан. Охиныгоо ажуунаасаа холдуулдуу гэж хэлдэг байсан. Тэгээ аавдаа хүүхд гаргаж үзүүлээгүй. Охиныгоо хүүхдийг харамд гэлдэг байсан. Хүүхэд гаргаж өгсөн бол. Тийм. Шүн өдөж байгаа ээжээсээ нуунаа тий. Ээж нь мэдүүлстэй бүр шаналгахгүй яах вэ? Тэгэл хэр хөргий хамтаа. За хоёлаа өглөө ирж бас эмнэлэг орой л гин. Тэгэл эмнэлэг дээр очил нэг нь хийв. Нэг нь л хийв. Чи хараа байж худлаа барьж үзчихэл. Хараа байж. Тэгэл буцаад ирнэ. Инженер тэгж байгаа юм ч өөр яалтай бид нар өөрснөө амар түлтэй биш эсвэл авалтай биш. Бусдын адил хайрлуулж амьдрах нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэвэл насан туршдаа миний л төлөө амьдарч яваа эцэг эхтэй эрүүл энх жаргалтай амьдарч яваагаа л харуулах нь түүний чин хүсэл мөрөөдөл. Амьдрал үзээгүй. Хан ээжлэхгүй өөр хөвгттэй ч болж чадаагүй. Ойр залуугаар хорон харагчих үед гэж би айдаг. Тэвчхийн аргагүй өвдөлт сэтгэлийн шаналлаа салахыг хүссэндээ бүсгүй хүн болж төрснөө бусдын адил мэдрэхийг хүссэндээ асар их зориг гарган Монгол Литмийн нэвтрүүлэгт хандсан бүсгүй танд амжилт хүсье. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг.
Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Нэвтрүүлэгтэй хамттайгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ доор гарч байгаа нэвтрүүлгийн Facebook хаягаар үзэгч та бүхэн санал бодлоо илэрхийлж бидний нэвтрүүлэгт хандаж байгаа оролцогч бүсгүйчүүдэд маань сэтгэлийн урам зоригийг хайрлна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. За мөн одоо бидний нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Солонгосын Банабагийн гоо сайхны эмнэлгийн маань албан ёсны Facebook хаяг үзэгч та бүхэн бас харж байна. Энэхүү хаяг руу ороод одоо Банабагийн эмнэлэгтэй холбоотой мэдээллийг мөн авч болох юм а. Ингээд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн бүгдээрээ үзээ дараагийн бүсгүйнхээ хүсэл мөрөөдлийн талаар хамтдаа сонирхцгоё. Хүний хувь тавиланг эхээс төрсэн зураг төөрөх хэмээн яригдах боловч үнэн хэрэг дээрээ хүн амьдралдаа гаргах зөв шийдвэр, зөв сонголт гэж хэлж болох юм. Ганц л удаа надад боломж гаргаад өгвөл түүнийг би алдалгүй хүн болж төрснийхөө гавьяаг гаргамаар байна гэсэн ганцхан өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлж чадсан Монгол эдмийн нэвтрүүлгийн оролцогч Дундгой аймгийн 25 настай Сүрэн Цэцэг. Эрүүл очин бол ажил төрөл ялангуяа амьдралыг үсгээсэн гэж боддог. Амьдрал өөр хөвгттэй амьд гэж юм. Ерөөсөө гэрээс гарч чаддаг байхгүй юу? Тэг гараад ээж ихчтэй нэг гаргалтай олон нийтийн дэвлэн санаа зовоод Тэрээр төрөлхийн нүд болон эрүүл шүдний гажигтай төрсэн хэмээн манай нэвтрүүлэгт хандсан юм. Манай нэвтрүүлэгт хандсан цагталтаа надаас хүмүүс айгаад байгаа юм шиг санагддаг юм аа. Тэгээ би ерөөсөө огт гэрээсээ гардггүй гэрээрээ их бичиг үсэг сурсан гэдэг нэг тийм цагтл бичижсэн шүү дээ. одоо зүгээр болчоод ажил төрөл зөвлөсөн багш мөсний юм хийж үзсэн. Ингээд бид нар ингээд давхуулаа явж байхдаа айгүй хэцүү л дээ ингээд яцглаад ингээд нэг газар ингээд нэг төв газар ингээд суугаад янгот чинь би нүуний хажууд суухгүй бол хүүхдүүд ингээд цухтаадаг байхгүй. Тэгэхээр мэд унаа чинь зүгээр мэд яах ч хүүд наа чинь гэл тэгэхээр цэг хараар ингээд оронгот наа чи ямар амар юм бэ гэл би чи сонсож байгаа байхгүй. Тэгэхээр чинь айгууц та нартай л адилхан зүгээр чиний ихчтэй адилхан гэл ингээд тэгэл гарч ирээ мэд зүгээр үг гэл тэгэхээр зүгээр гэл Сүрэн Цэцэг тийм зүгээр. Тэгээ зүгээр гээ хэлэхлээр чинь би чи өөр ингээл өмөрчж байгаа юм чи айгүй хэцүү тийм. Өөрөө хаасаа эрүүлэн чинь тийм дэдсээ хэлэхлээр би зүгээр л гэж боддог. Одоо зовир нь юу вэ? Хамгийн гол нь нүд. Тэгээ бинийхээ юм аштайхан хүн танаа гаргасан чинь аштайхан болгочихсон нүд царайгаад. Шүдний байдлаас ингээд нэг жоохон хэцүү ярихад зовиртой байна тий. Шүд мөдлөө нэмслүүлж хийсэн гэж боддог. Өшөөгөө идгэж аав ээж ихнийгаа баярлуулах гэсэн гэж боддог. Наа зөөр улчмаар хаад баярлуулах гэж боддог. Хорвоо эмхтэй хүн бүрд төгс бие гоо үзэсгэлэн гэд бүгдийг өв тэнцүү заяадаггүй нь харамсалтай. Багаангийн багшуулах мөрөөдөлтэй энэ бүсгүй гэр бүл эцэг эхийн хайраар дутаагүй нь баярлаад барахгүй аз гэлтэй. Тэрээр Монгол эдминээр шалгарч гайхамшигыг мэдрүүлэн жинхэнэ эмхтэн төр төрхөөр дахин төрж чадах болов. Миний мэдээ орсон цагаас миний 3 дуу адилхан байсан. Тийм болохоор хизээж биенийг аялгаж үзэж байгаагүй. Тэгээд хамгийн гол нь одоо ерөөсөө танаа нэвтрүүлэгт орсны хэрэг юу вэ тийм ээ? Энэ нэвтрүүлэг дамжуулаад магадгүй энэ нэвтрүүлэгт магадгүй мэдүүгээ эрүүл мэндийн шалтгаан тэнцэхгүй тийм ээ? Одоо онцлогоо эмчилгээний одоо явцыг даахгүй маахгүй гэсэн шалтгаан гарах үгүйсэхгүй шүү дээ. Тийм болохоор цаашид бас нэгэн тийм нэвтрүүлэгт холбогдсныхоос цаашид бас ямар нөх сүв байна тийм ээ. Одоо мэдүү ингээ эмчлэх одоо энэ төрхийг нь бас өөрчлөөд өгөх тийм газар юу байна. Бас цаашид бас асар их ирэл хийлнэ. Тийм учраас бас энэ нэвтрүүлгийг бас айгүй их бас их найдлага тавьж байгаа. Ямар ч байсан хүн арахад хүн айхааргүй, хүн чочгооргүй тийм ээ. Энгийн левел. Тэрнээс тийм хөөрхөн болоосоо бүр хүнээс илүү болоосоо гэж юу бодохгүй.
Тэрнээс өшөө миний дүүд ерөөсөө тийм асуудал байхгүй. Аюу ханаа зүгээр бусдыг хайрлаж чадна. Асарч чадна. Өөртөө итгэх итгэл, зориг төвчээр цаашаад сурч боловсрон өөдрөг амьдралууд тэмүүлэх энэ бүсгүй. Дүрлэхийн хөдөлмөр эрхэлж чадахгүй дүрсэндөө харамсаад суулгүй, бусдын хийж байгаа бүхнийг адилхан хийж сурах юмсан гэсэн хүсэл эрмэлзлийн тухай онцлон хөргөж байгаадаа нэвтрүүлгийн хамт олон баяртай байна. Захиалга авч ийн сүрэн цэцгээ ер нь яг эндээс Одоогоо гэрийн дээр яадаг. Тэгээ яваандаа одоо захиалга аваад завгүй болох нэ. Одоо би хөдөө очиод хөдөө гэрийнхаа аав ээжтэй туслана. Яа тусал тийм ч аав ээжлээ? Хон маланд нь яваар оюухан зүгээр л тэгээд хүмүүсийн намайг хараад энэ сони юм гэдэг бодлоо дотроо. Бас бидний нэг дутагдал байна л да. Юу гэхлээр бас нөгөө тэр болгон завтай байдгүй. Өөр өөрсдөө гаж амьдралыг хөөчихсөн болохоор өөрөө бидэрт ингэж хэлдэг байхгүй. Игийн би одоо ингээ хүүхдтэй олмоор штэ гэх. Тэгэхээр баг бидэрт айгүй хэцүү. Дүүгээс минь хүмүүс айж битгий зүхтаасаа тэр минь бусадтай л адилхан шаналдаг сэтгэл зүрхтэй хүн шүү дээ гэсэн түүний эгчийн хүсэлт. Эцэг эцэгт мэд үе хийж болно. Гэж хэлхээс шүү надад илүү их болддог. Би тэр ингээд эргэтэн бүхтэрнэ ингээд юу ч хийж чадахгүй байгаад миний дүү өнөөдөр үзэхгүй харахгүй жисэн гэсэн ингээд бидраас илүү өнөөдөр бид нар ийм хийгээд ингээд сэтгэхгүй байгаад миний дүү өнөөдөр надад тийм аваад өгөөч би ийм хийж үзмээр байна штэ. Би ингэж үзмээр байна. Би хүний л хийдгийг хиймээр гэдгийг надад айгүй хэцүү. Угаасаа би тийм л учраас би өнөөдөр энэ дүүгээ ямарч ийсэн. Өөрийнх нь хүсэж байгаа юу вэ? Тэр болгоныг нь бас хийлгээд өгөхийсэн тий. Хүний амьдрал богино шүү дээ. Тэр богино амьдралдаа бас хүн шиг амьдраад үзчихсэн. Энэ дөрвөн хүнээс чинь ганцхан ингэж амьдрах ёстой мүү гэж заримдаа ч бас тэгж боддог л доо. Тэгтээ зүгээрээ ямар ч гэсэн энэ миний дүү ямар ч өөрөө эрүүл сарууд өөрөө айгу сэтгэлийн тэнхээтэй мэрэлж ихтэй учраас миний дүүд хизээ нэгэн цагт боломж нэгдэн гэдэгт бид нар айгүй их итгэдэг. Хэрвээ би гоё алчсан бол дэлгүүрээр будаг авахгүй л нүрээр бодож үзье. Уужим тайван сэтгэлээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж бусдын л адил амьдрахыг хүссэндээ Монгол Летмэн нэвтрүүлэгт хандсан сүрэн цэцэгтэй амжилт хүсье. Ингээд ТВ-с телевизийн Монгол Летмэн нэвтрүүлгийн баг хамт олон шалгарсан 20 бүсгүйчүүд дотроос хөдөө орон нутгаас шалгарсан бүсгүйчүүдийн хүсэлтийн дагуу тэднийхээ үзэл бодол, хүсэл мөрөөдлийг хүргэхээр халуун дулаан сэтгэл өвөртлөн хоолын замдаа гарлаа. ТВ-с телевизээс ярьж сайн уу гэсэн үү? Бид нар одоо дархан орж явна л та. За баруун хараа дээр явж байгаа. Оройдоо гэхэд орж байгаа. За хуучин дархан дээр очиод ярив. ТВ-с телевиз нийгмийнхаа үгийг ухамсарлах зорилгоор энэ үйл ажиллагаа зохион байгуулсан. За тэгээ 100 хүнээсээ 20 хүнд нь шалгарсан Дархан хотод амьдардаг их сүрэн, залуу хүн, за боловсролтой, харамсалтай байдлаар гоо сайхныхаа байдлыг алдсан гэдэг үндслэлтэйгээр 100 хүнээс 20 хүнд шалгарч үлдсэн. Өөрийн одоо юунаас болоод манай нэвтрүүлгээс хасагдъя гэсэн хүсэлтэд тавьсан шүү дээ, тий. Яагаад хасагдъя гэсэн хүсэлтэд тавьсан бэ? Энийг бас ил тод байдалтайгаар бас бид нар ингээд Дархан хотод хүрэлцэн ирээд танаа гэрийн гадаа ярилцж байна, тий. Тэгэхээр энэ тухай бас та тайлбарыг өгүүлж болно. Би өөрөө нэг анх нэвтрүүлэгт бүртгүүлэхдээ нэг хэдэн 100 хүнээс 20 хүн шалгараад 20 хүнийхээ материал одоо нэг нэвтрүүлэг нь зөвхөн солонгоц руу яваад тэгээд тэндээс нэг шалгарсан ганц хүнийх нь нэвтрүүлэг одоо Монголын одоо ТВ-с телевизээр цацагдана гэж ойлгож ирсэн. Тэгээд нэг 20 хүн дотроо багтсан гэж бодож яг 20 хүнийх нь хариулгынхаа мэдээлэл гараад техникээ дараа тэр солонгосын инженерийн сонголтоо хийх юм билээ тий. Тэгэхээр яг би өөрөө бас тэгж шалгарч чадахгүй байх гэж бодоод гээ гарахаарсан.
Өөртөө ямар ч тий өөртөө итгэлгүй. Улаанбаатар хотоос 220 км яваад бид Дархуул аймагт хүрэлцэн ирсэн байна. Дархуул аймагт хүрэлцэн ирээд одоо манай нэвтрүүлэгт оролцохоор бидэнд загтлаа илгээсэн инх сүрэнгийнхаа хүсэлтээр бид хүн инх сүрэнтэйгээ холбогдож за мөн 100 хүнээс 20 хүн дотор тэнцсэн маа гэдэг баярт мэдээг дуулгаад өөртөө нь одоо ярилцлах ихээр ирсэн боловч тодорхой шалтгааны улмаас бид хүн нэвтрүүлгээс хасагдъя гэсэн харамсалтай хариуг бид хүнд илгээлээ. Миний хувьд бол туйлын харамсалтай байна. Үзэгч та бүхэн ч гэсэндээ бас дөнгөж сайхан өөрийнх нь ямар шалтгаанаар нэвтрүүлгээс гарахыг хүссэн бэ гэсэн хүсэлтийг бас сонссон баха. Өөр өөрснийхөө бас санал бодлоо илэрхийлэх баха гэж бодож байна. Миний хувьд хэм бол за 20 хүн дотор 100 эмэгтэй хүнээс 20 хүн дотор тэнцсэн инх сүрэндээ бид хүн бас тэнцэжээсэ эмчлүүлээд өөрийн гэсэн цоо шинтэрхүү олж аваасай гэсэн хүсэл эрмэлзлийг сэтгэл дотроо тэгээ ТV сэтгэлийн хамт олон Дархуул аймагт хүрэлцэн ирээд ийм харамсалтай мэдээг сонсоод буцаж байгаа боловч инх сүрэндээ аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Нэвтрүүлгээс баяртай гэж хэлгээс аргагүй боллоо. Өөрийнх нь хүслийг бид хүндэтгэн үзээд цаашдаа инх сүрэн маань илүү сайхан эдгээд хүссэн өөрийнхөө мэрэгжлээрээ ажиллаад бид хүнтэй эргэн сайхан уулзгахаа гэж бодож байна. Амжилт хүсье инх сүрэн. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё аргадын Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё аргадын Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё бичэн. ТВ телевизийн Монгол нийтмийн нэвтрүүлэг маань эмэгтэй танд зориулан бэлтгэж байгаа байлаа. Тэгэхээр эмэгтэй хүн болгон жаргалтай, эмэгтэй хүн болгон инээж байгаасай гэсэн хүсэл зорилгыг өвөртлөн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа юм. Төгс гоё сайхан гэсэн үгний цаанд мэдээж эрүүл, энгийн, жаргалтай амьдрал хамгийн чухал юм а гэдгийг нэвтрүүлгээрээ дамжуулан ойлгуулахыг хүсэж байгаа юм а. Ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. Дараагийнхаа бүсгүйн хүсэлтийг танд хүргэж байна. ТВ телевиз Монгол нийтмийн нэвтрүүлгийн 20 оролцогчнийг Төв аймгийн оролцогч 30 настай Дулмаа, урагш төрсөн Шами Ирүү, баг зэрэг оворжуу төрхөн Монгол нийтмийн нэвтрүүлгийн 20 оролцогчнийг болоход хүргэсэн юм. Анх намайг чинь 3-4-р ангид байхад эхлээл манай ангийнхан айгүйх шаалдаг гэсэн. Тэгэл шаалхлаар би жаахан том болж байгаа нэг ажил төрөл хийж байгаа л тийм. Янзланда тэгэхээр эднэрийн дэрхэд ийм хүн болсон даа гэж ингээд айгүй бардам алах юм гэж боддог гэсэн. Сая ингээд би сургууль моргуулд орох гол ингээд явдаг байхгүй. Хүмүүс айгүй над руу харна. Харахлаар болдог бол маск зүгөө явах юмсан ингээд тэгэж бод. Манай Дулмаа чинь өргөмөл гэсэн тий. Эгчтэйгээ айгүй адилах юм байлээ шүү дээ. Би дөнгөж нэг 3 настай байсан юм уу да. Миний даталтаа бит хоёрын дунд чинь нэг эрэгтэй дүү байгаа. Тэр эрэгтэй дүү маань болохоор дөнгөж хөлд орж исэн. Тэгээ энэ дүү маань гараад 5-6 настай байсан хгүй юу. Тэгэл яг уу амьдрал нь айгүй хэцүү. Хаа байсан хүсгэлийн хүн чи хаа байсан Төв аймагт ирээд хүн амтандаа суугаа болон нүтнгээ ирдэг. Тэгээ амьдрал нь болждггүй болоод нутаг уцаар алдаг хгүй юу. Тэгэл бүр ээж амьдрал авчихтаал яач чадахгүй болоод Дулмааг чинь тэр айл руу оруулж тавьчаал зүгээр уйлаад тэгэл хөхнийхээс үг гоожуулаад явж исэн гэж ярьдэн шүү. Тэрнээс хойш би чинь 17-8 жилийн дараа ах их хоёртойгоо болцсон. Хүний амьдрал атгсан гар шиг бат бүх хэрнээ хүн бидний сонголтоос л бүтдэг шалгуур хэлтэй.
Багаасаа мөрөөдөж, үргэлж хүлээж байсан түүний нэгэн хүсэл мөрөөдөл төрсөн ах эгчтэйгээ уулзах явдал байсан юм. Ийхүү 20 жилийн дараа төрсөн ах эгчтэйгээ уулзсны дараа түүний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байсан хэмээн нэвтрүүлгийн багийнханд нуулгүй хуваалцсан юм. Ах их чаажтайгаа нэг уулзч юмс ямар хүн байд юм бол мал гэсэн бодолтой л байсан. Тэгээд За манайхаар дандаа иржээ, хөдөө гадаас орж ирэхдээ битээ өөр айл майлаар явжээ. Би дандаа тэгдэг байхгүй юу? Ирэхгүй өөр айл майл ирээл явцсан байдгийн. Тэгэл сквал ерөнхийдөө жоохон цаашгаа гүгэл хандлагатай. Гэтэл миний дүүштэйгээ дүүгээ өөртөө Тий би болохоор ойрхон байгаасаа л гэл би тэгэл хэлтийн 20 жил ингээд хүндий байна гэдэг чинь бас тэгэл нэг тийм яг хамт өссөн шиг байхгүй ш. Тэ гадаа нэг гэртээ. Танад телевизээс ийм нэвтрүүлэг явж гин гэд өөрөө хөдөөнөөс над руу ярьж байгаа байхгүй юу? Би тэрэнд бүртгүүлмээр байна яах вэ гэд. Тэнгүүд нь би заа чи яаж игээд наанаасаа зураг авахуулаад явуулчихаа. Би очиод телевиз дээр очиод бүртгүүлчихье те. Гадаад хүрхнөөсөө болоод сэтгэлийн шандал амсаж, сэтгэл дундуур амьдарч яваа бүсгүй та. Солонгос улсад 100% үн төлбөргүй эмчлүүлэх боломжийг TVS телевиз Монгол Литмийн танд өгч байна. Би нөгөө TVS-ээс зураг явуулах шаардлагатай гинэ. Тэгээд мандал явуулаа ээж. За. Тэгээ хавь мэтгэлтэй явахаас. Хүний мотоцикл гуйж мууж явж байгаа л нэг юм ороод мандал руугаа ороод зураг авахуулаад хүнээр явуулсан бахаар нь орой очиж тосч аваад өглөө нь танаа нэвтрүүл телевиз дээр шууд ирээд тэгээд анкетыг бүглөөл өгсөн л дөө. Зөндөө юм болж ирсэн гэж тийм. Бас хөөрхөн л ажил болж байгаа юм чинь. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио бичэн. Ичийн хувьд бол үнэхээр
Ичтэй байх ямар сайхан юм бэ гэдэг сэтгэлийг надад бас үлдээсэн юм аа гэж. Сая би бас энэ телевизийн энд ингээд зураг авахуулаад явуулна гэж ингэсэн чинь надад бүр ингээд боломжгүй санагдал. Яагаад ч ингээд нэг л тань боломжгүй санагдал. Юм телевиз тэр хол санагдчихсан. За зурагтаар гарна яа ингээд ингээд би өөрөө ингээд ихчд хилцэн мөртлөө өөрөө ингээд амар сэтгэлээр унаа. За ишиг удахгүй дуусах ингээд тэнлээ гэж тэгж бодоод би за болио гэсэн шиг ч юм батаад ингээд байж ихч уцтал яасан чи нөө зураг мөрөг авахудаа явуулах нь уу яах гэдэг чи хөөе тэгээд мандал явна тэгээд ингээд чи юу дандаа өөдөөс 80 амар олон тайлбар хэлж яах юм өөрийнхөө төлөө нэг удаа ч гэсэн яваач чи намаа гэсэн сэтгэлтэй байгаад би айгүй их баярлалтай байхгүй хичнээн тийм байсан ч гэсэн тэгээд бас хөндий өссөн гээл бас нэг их тоохгүй байгаа тэгээд бас байж болно шүү дээ хүн тэхгүй ингээл бас намайг чамайг нэг тэгчихсэн чи нэг жоохон ингэчээч тэгчээч гэхэд би тэр болгонд бас баярлалдаг бас тий ихчтэй байх ахтай байх ямар байх уу гэдгийг бага байхдаа би их жахаа хоёрын уулзаг байхдаа би сургууль байхдаа хүртэл хүүхдүүд намайг шалгахад ахтай ч болоосаа ихтэй ч болооч ах минь ч орхон байгаас ихт минь ч орхон байгаас гэсэн бодолтой байдаг. Өргөмөл охин гэсэн амьдралаар амьдарч явхдаа тэрээр хиндэж буруу өгөөгүй. Хинээс ч тусламж гуйгаагүй. Энэ хорвоо дээр төрүүлж өгсөн ээждээ би баярладаг. Хүний хүүхэд гэлтгүй хайрлаж өсгсөн ээждээ бас баярладаг. Түүнээс илүүтэйгээр их хүн болсондоо би өөрөөрөө бахархдаг гэсэн түүний бидэнд хуваалцсан сэтгэл. Өөрөө хоёр хүүхэдтэй шүү дээ. Тий. Тэр нөхөр нь энийг гарахаас өмнө л орхив. Яг уу чи амьдрахгүй марахгүй ч гэдэг юм уу те тийм асуудал бодол санаа байгаа бол чи явж болно л. Хүүгээрээс гидсэн давхт нь. Тий, гидсэн давхт нь. Төрхөж чинь 10 хоногийн өмнө 14 хоногийн өмнө явсан юм уу? Хүүхдээ харимаар ч гэхгүй л юм. Тэгэхээр навдаа адилхан хүүхэд гарсан марсан гэж бодд юм уу? Яад юм бүү? Тэгээ би сая нэг хэсэг цэцэрлэгийн туслахаар нэг ажиллаж үзсэн. Тэгсэн чи хүүхдэд надад багшаа та зүгээр яриач гээ. Та яагаад ингээ амаа сонирн болгоод байгаа зүгээр ярьж болдгоо юм уу? Би юу гэж багшигаа тэгж идэв. Одоо болно минь хөө багшин зүгээр л явж байгаа. Багшигаа тэгж хамаагүй тэгж болдгоо юм. Юу гэж тэхүү гэл гисэгээл харагдаал тий. Гэхдээ багшигаа ингээ шаалж болохгүй шүү дээ минь хөө л би зарим нэгэнд нь очрол хийсэн. Арай жоохон том нэгэнд нь тэгээд манай энэ гүш надад холимог үлгээд байхгүй юу? Яг тий хүүхэд юм да тий. Хүүхэд хүнд яг үнэн байдлыг хэлдэг шүү. Тэр талаас нь хүмүүс намайг яг л ингэж хүлээж авд юм байна да. Зарим нэг нь бол шууд хэлчихдэг. Чи 90 мөрөч ингэ цаашаа ордгоо юм уу? Манай энэ хүүхдээ аав нь хүртэл бас намайг тэгсэхгүй. Чи 90 гэж ингэ цаашаа түлхчих болдгоо юм уу? Түлхчмээр ч юм шиг харагдаад ах юм аа ингэ. Тэгэхээр надад тэрх үедээ ингээл өөдөөс нь би юм хэлэхгүй инээсэн боловч тэгээд ингээл цаана ингэ бодглохлоор энд чи ингээл юм огшоол ирж байгаа юм чи. Хэвээ тех тусман л нэг сайхан янзлуулж хандсан даа. Эрэгтэй хүн бүр дур булаам хөөрхөн бүсгүйд сэтгэл алдардаг гэх юм. Үнэхээр тийм бол миний нүүр царай төрхийг маань голоод нөхөр маань намайг хаяа тавьсан юм болов уу? Би ч бас бусарчиг сайхан эмэгтэй болмоор байна. Энэ нэвтрүүлэгт орсондоо за ядалт минээр шалгардгүй маа гэдэг ямар учраас юм болсон яавал янзлагдах юм те тэр болгоныг ядаж мэдээд авъя те өртөг мөнгө төлбөр нь ямар гэдэг ингээд би ер нь нэг удаа манай ихч намайг нэгдүгээр нэмсгийн нэг 92 мэсцлийн гэсэн болд гэсэн баха тийм эмчтэй ойлцолж байсан. Тэгсэн чинь намайг тэгжээс ахгүй чиний надад эргүүч юм бол нэг тайралт хийхээр л эрүү харагдаж байна гэдэгсэн ахгүй. Тэгэж ярьсан. Тэгээ нэг зураг авахуулаад ирээчээ гэсэн чинь нөгөө зургийг авахуулаад очсон чинь буруу зураг авахуулчихжээ. Чи ахаад зураг авахуулаад ирээрээ гэсэн. Тэгээ яг тэрийнхүү үедээ болохоор нөгөө санхүүгийн асуудалтай байгаа дахиж тэр зургийг авахуулж амжаагүй. Яг ингээд шалгараал явчаал ирээл ингээд амар гоё болчаал ирнэ штэ. Одоо эрүүмэрүүгээ янзлуулчаал хүнэл их юм бол би намайг шаалж ирсэн хүмүүсүүдтэй зүгээр уцаар яриад уулзъя л гэж хэл. Уулзъя гэж үү? Уулзъя л гэж хэлнэ. Уулзъягээд хүрээд ирэхэд нь хүн бас ингэж өөрчлөгдөж болт юмаа гэдгийг зүгээр би өөрт нь харуулна. Ерөөс янз янзын хэлэхгүй. Урч өдөрөө бол би юм ханаар хадч чадахгүй. Хүмүүс ч урч өдөрөө самар мамар хаддаг бол хадахгүй. Миний уртлын хоёр шууд нийлэхгүй. Араагаараа л юм. Араал нэг хэдхэн араал нэг юм. Зовир байгаа юу? Зовир гэдэг юм яг өвдөж мөвдөх юм байхгүй шүү дээ. Миний энэ бол төрлөх биш байх. Яагаад гэвэл миний багын зурган дээр байдаг байхгүй.
Зүгээр. Тий гайгүй байдаг байхгүй. Энэ шиг юм жоохон дараа юусан зурган дээр бол гайгүй байдаг. Тэгээ төрөлхийх биш болохоор хоёр хүү маань гайгүй гарах уу гэл. Тэгэл би ер нь жирэмсэн байхдаа бурхан байдаг бол надад туслаар миний хүүхдээ тийм гаргаарай л гэсэн бодолтой залбирдаг байсан ер нь. Тэгээ одоо манай том хүү чинь 4 настай гэдэг чинь бас намайг үй дөөрэн. Нармайра. Чи яагаад ингэж аа? Чи ээжигээ ингэж дөөрөж болохгүй шүү дээ Нармайра. Тэг зүгээр суу. Амаа зүгээр л байна. Ер нь тэгээ би ер нь их тийм олон хүний газар мазар ч юм уу тийм газар их ярих хөөх амар дургу. Тийм ичимхий байдалтай. Тэгэл хүн амт нь юм нар асуухаар би нүрээ буруулаад явна уу гэхээс баг өөдөөс нь харж ярьдаггүй. Тэгээ одоо яг хөө шалгараагүй ч гэсэн одоо би тэгэл цаашдаа бол бас өөр ажил төрөл хийж тэгээ хүүхдүүдээ бол ямар ч ч гэсэн хаяа явсан аав нь ч юм тий би чамтай чамгүй хүүхдүүдээ ингээд аваад явж ин да гэж харуулна. Бусдаас илүү гоо үзэсгэлэн чунах биш энгийн эгэл жирийн элэг бүтэн амьдралын төлөө зүтгэх Монгол бүсгүй танд амжилт хүсье. Монгол нийтмийн нэвтрүүлэгтэй хамттайгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр ТV телевизээ Монгол нийтмийн нэвтрүүлэг маань за үзэгч та бүхэндээ бям гараг бүрийн 21 цагаас хүрдэг үлээ. Ийхүү бидний нэвтрүүлэгт хандсан за бүсгүйчүүдийн маань хүсэлтүүд үргэлжилсээр 4-р дугаар маань өндөрлөж байгаа юм. Ингээд дараагийн дугаартай иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Хинт гомдож, хинээс тусламж гуйж, хэрхэн яаж амьдрах ёстойгоо тэд мэдэхгүй. Өдөр бүр бусдад доромжлуулан чиглүүлж амьдрах тэдний хүсэл мөрөөдөл байгаагүй. Энэ бүхэн эмэгтэй хүн бүрийн хүсдэг амьдрал биш. Би ихтэй ерөнхийдөө хүмүүстэй ярилцаж байгаа өөрөөс амар ичдэг шүү дээ. Наад цагийн дээр сайн нэг авч уур зарсан чинь нэг хүн чи надад шүдэн янзлуулчих гээд. Яг тэгж. Тэмэдгүй жоохон тий ярьж мэрхтэй жоохон тий хилээ хазж ирсэн юм яасан мэдэхгүй. Хоёудан байгаад 10 жилдээ хооло манжин гэлд болтол гэсэн шүү дээ. Бүрэлдээ гүтлээд явах заяа байхгүй. Ээж аав нь хоёлаа юм. Тэгээд хүүхдүүд чинь тэгэхээр чийл ийлгаар би далдуурыг гэж хоёлаа ингэж амжиж байгаад ирж байна.